За hi guys, 5 дахь өдрийн хичээл. За тэгэхээр өнөөдөр бол хэдүүлээ үндсэн одоо багаж хэрэгсэл гэх юм уу те. Хамгийн түрүүнд мэдэх ёстой нэр томьёонуудыг бол үзэх болно. Тэгэхээр энэ үндсэн ойлголтод бол pip, spread, хөшүүрэг гэдэг энэ гурван зүйлийг бол тайлбарлаж өгнө. За pips гэдэг болвол за одоо хэмжих нэгж гэд ойлгочих болно. За ерөөхдөө бид нар нэг килограмм тонн гэж ярьдаг шүү дээ. Тэртэй адилхан. За арилжааныхаа одоо хэмжээг өмнгийн зөрүүгийнх нь хэмжээг тооцохдоо бид нар pips гэдэг зүйлээр бол тооцдог. За тэдэн pips арилжаа хийлээ тэ. За тэгээд эргүүлээд тэрийг орсон латороо үржүүлэхлээр ерөөхдөө хийсэн ашиг нь бол гарч ирдэг. Тэгэхээр pips гэдэг бол үнийн өөрчлөлтийн одоо зөрүүг тоолж байгаа тэр хэмжих нэгж юм аа. Тийм зүйл шүү. Ер нь бол килограмм, грамм, тоннтой бол яг адилхан. Зөвхөн арилжаан дээр ашиглагддаг ийм зүйл байгаа. За лотны хувьд гэх юм бол ерөөхдөө бид нар contract for difference буюу гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс одоо ашиг хийхийн салбарыг сонирхоод ингээд судлаад хичээлээ үзэж байгаа тийм. Тэгэхээр лот гэдэг болвол гэрээний үнийн дүнг багцаар нь хэлж байгаа хэсгийг үл хэлж байгаа. Одоо 100 мянган ширхэг байдаг юм уу те. За ширхэгч биш байх. 100 мянган грамм одоо алт байлаа гэж бодхог үнийг нэг лот гэж үздэг гэсэн үг. Ерөөхдөө нөгөө хэлэхэд амар харахад амраар тооцгож ерөөхдөө багасгаж багцалж хэлж байгаа бас нэг юм хэмжигдэхүүн үний нэг юм аа. Тэгэхээр бид хэд бол хэдэн лотоор орсон юм бэ? Хэдэн лотоор арилжаа нээсэн юм бэ? Хэдэн лотоор нээх үү? За одоо $100 баланс дээр хэдэн лотоор арилжаа нээх үү гэдэг юм. Тиймэрхүү асуудлууд бол маш их яригддаг. Тэгэхээр лот гэдэг бол таны арилжаанд орох жоо тэр хэмжээг чинь хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүх хослолууд тэр өөр өөр байдаг. Яг тэгэхээр бүх хослолууд цаана гэрээний хэмжээ гэж бол байдаг. Тэгэхээр тэр гэрээний хэмжээ нь буюу одоо contract size нь бол өөр өөр хэмжээтэй байдаг учраас хослолуудынхаа бол одоо гэрээний хэмжээг нь бол бас харж болно. За гэрээний хэмжээ нь их хослол бага хослолоос хамаарат нөгөө одоо хөдөлгөөн таны одоо арилжаа нэгдэхдээ хацагтаа нэгдэх хэмжээ чинь арай бага их мэх тиймэрхүү байх боломжууд бол маш их байдаг. Тэгээд үүнээс цаана бол маш олон ойлголтууд байгаа. Та хэд ингээд сонссон зүйлээ дараа нь лавшруулад ингээд судлах хэрэгтэй. Миний хичээл бол ерөнхий хамгийн анхан шатны одоо цагаан толгой гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө цагаан толгой. Өсөг сурахынд бол цагаан толгой сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол зөвхөн цагаан толгой юм шүү. Маш олон ойлголт бол байгаа. Гэхдээ нэр томьёоны хувьд бол энэ нэр томьёонууд бол өөрчлөгдөхгүй. За spread гэдэг бол авах болон зарах ханшны зөрүүг хэлдэг. За энд нэг зураг байгаа би төрүүлээд харуулчихъя. За одоо энэ дээр зурган дээр харагдаж байгаачлан 8 шаргын ханшийн мэдээллийн төвийн юу харагдаж байна те. Авах худалдах гэд бичсэн байгаа. Хоёр өөр үнийн ханш те. Тэгэхээр эдгээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол хямдхан аваад үнэтэй зарж байна те. Тэгээд доллар авахдаа хямдхан доллар аваад эргүүлээд доллараа үнэтэй зарж байна те. За энэ зүйлийг бол энэ spread гэдэг ингээд англиар яриад байгаа юм шиг боловч бидний амьдралд ч гэсэн угаасаа байдаг бүх банкнд энэ худалдан авах ханш, зарах ханш гэдэг ингээд хоёр тусдаа өөр ханш байдаг шүү дээ. За энэ хэсгийг бол spread гэдэг юм аа. Энэ хоёрын зөрүүг бол spread гэдэг. За одоо долларын хаслал дээр 3575, 3581 гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр энд бол нэг 6 төгрөгний spreadтэй байгаад байгаа байхгүй. Тийм байгааз. За энэ зүйлийг бол spread гэдэг юм аа. За дараагийнх нь энэ leverage гэдэг бол ерөөхдөө брокероос танд өгж байгаа зээл гэж хэлж болно. Тэгэхээр брокер таны баг мөнгөнд зориулаад хэмжээний одоо ашиг хийх боломжийг олгож төр өөрийнхөө хөрөнгийг зээлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол Binance дээр futures арилжаан дээрч байдаг те. Leverage-тэй арилжаанууд DTX, RX, 20X гэ байдаг те. За leverage бол ерөөхдөө нэгийг харьцах нь 500 мянга гэд явдаг их хвчлэн. Тэгэхээр бүх брокерууд дээр ер нь бол нэг 500 хүртэлхийг бол өгдөг гэсэн үг. Тэгэхээр таны оруулсан дүнг 500 дахин ихсгсэнтэй тэнцэх хэмжээний одоо арилжаанд оролцох боломжийг бол ингээд брокеруудаас өгдөг байна. За энэ зүйлийг бол leverage гэж нэрлэдэг. За тэгээ хүмүүс нэг ингэж суугаад байдаг. Leverage амар өндөр тавьчаад
нөгөө нэг лотод харуулж чадахгүй. Яг үндэ leverage бол зүгээр ингээд зээл болгоод ингээд таны тансанд өгсөн ч гэсэндээ та тэрийг заавал бүтэн ашиглах албагүй байхгүй. Заавал бүтэн ашиглах албагүй. Тэрийг зүгээр л лотод харуулчих юм бол энэ leverage гэдэг зүйл ямар ч хэрэггүй болчихно. Тэгэхээр энэ lot, leverage, spread, pips гэдэг зүйлүүд бол одоо яг та арилжаа нээж хааж, арилжаанд оролцож ашиг хийхэд бол зайлшгүй шаардлагатай хамгийн чухал одоо дөрвөн юм нэгж байгаа шүү. Тэгээд нэр томьёо байгаа шүү тий. Тэгэхээр та энийг бас цааш нь лавшруулад Google-ээс, ChatGPT-ээс, Gemini-аас асуугаад ингээд илүү сайн мэдэх бол боломжтой. За pips бол одоо энд ингээ харагдаж байна тий. За хамгийн сүүлийн оронгоос эхлээд 1.1 pips буюу 1 point гэж явж байна. За point гэдэг бол pips-ийн хамгийн доотлын нэгжийг үл хэлдэг. Хамгийн бага нэгжийг бол point гэж нэрлэдэг. За тэгээд энэ уртлын 3 гэсэн тан дээр бол 1 pip болж байна. Одоо энэ 4 босоход 2 pip болно гэсэн үг тий. За энэ 8 гэдэг хэсэг бол 9 босоход 20 pips болох нь тий. За дахиад дараагийн 5 гэдэг бол энэ тоо өөрчлөгдөд за магадгүй 6 боллоо гэж бодоход 200 pips болох нь ч гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар бол pip-ийг бол тоолж явдаг. Тэгэхээр point гэдэг зүйл бол хамгийн бага нэгж нь pips-ийн доотлын нэгж нь гэсэн үг. Одоо килограмм ч задлахаар грамм болдог штэ. Тэгэхээр тэрнтэй адилхан pips-ийг задлахаар point гэдэг зүйл болдгоо шүү. Тэгэхээр хамгийн бага нэгж нь point гэдээ ойлгоод аваарай. Тэгээ та цаашид харилцаан дээр бол хэрэг болно. Энэ нэр томьёонуудаа мэдээд явж байхад тий. Тэгэхээр дараагийн сургалтуудаараа илүү лавшруулад гүнзгийрүүлээд бол үзээд явчихна. За энэ дээр ask болон bid price дээр түрүүн яриаггүй зүйл нь энэ base currency буюу quote currency гэдэг энэ хоёр зүйл байгаа. Тэгэхээр ихэнх бүх хослолууд ер нь бол дандаа ингэж хослолоор арилжагддаг. Тэгэхээр GBP буюу одоо Английн чинь pound байгаад байгаа шүү дээ. Эрэг pound-ыг харьцах нь USDT буюу Америкийн доллар. Энэ хоёрын харьцаа байгаад байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр bid price нь 1.3089 байхад ask price нь бол 1.3091 байна тий. Яг л манай түрүүний хэдүүлэнгийн ярьсан одоо 8 шаргын юуштай адилхан зөрүү байгаад байгаа. За тэр зөрүүг мэдээж ингээ хасаад тоолсон тоог pip гэдэг. За энэ доор нь зөрүүг нь гаргацсан байгаа зурган дээр хасаад үзсэн чинь 2 pips-ний юутай байгаад байгаа гэсэн үг. Ялгаатай байгаа гэсэн үг. За энэ зүйлийг бол spread гэж нэрлэж байгаа. Тэгэхээр би таад хэлсэн түрүүний дөрвөн зүйл бол хоорондоо бүгд холбоотой нэгээ хэлж байгаа тийм зүйл юм шүү. Тэгэхээр ингээд басараа. За leverage дээр бол одоо энэ дээр ингээ харагдчихж шүү дээ. $1000 таны аккаунт байхад нэгийг харьцах нь 10 leverage дээр таны данс 10 дахин их одоо арилжаанд орох боломжтой болж байгаа гэсэн үг. Та $1000-тай нэгийг харьцах нь 10 leverage-тэй болвол $10,000 хүртэлх одоо арилжаанд оролцох боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж нэгийг харьцах нь 10-тай leverage-ээр бол манайхан бол бараг арилждаг шүү дээ. Ихэнх нь ер нь дундчлаад 500 дээр арилжиж байгаа. Нэгийг харьцах нь 500 дээр. Тэгэхээр $1000 аккаунттай хүн бол $50,000 тий. Агуу $500,000 арилжаанд орох боломжийг олгож байгаа гэсэн үг. За үүнийг бол брокероос ерөөдөө өгдөгөө гэсэн үг шүү. За $500,000 хүртэлх тийм арилжаанд оролцох боломжтой болгож ингэж өгч байгаа. За энэ бол зөв ашиглах юм бол өндөр ашиг хийх боломжтой. Буруу ашиглах юм бол одоо энэ байгаа таны дансанд байгаа $1000-ыг ерөөсөө нэг секундын дотор бас ингээд алга болох юм боломжтой. Ер нь бол эрсдэлтэй, маш өндөр эрсдэлтэй. За эргүүлээд ашиг болох юм бол мэдээж өндөр ашигтай ийм зүйл байгаа. Тэгэхээр эрсдэл гарахгүй ашиг хийн гэж бол байхгүй тий. Тэгэхээр үүнийг бол одоо аль болох зөвөр өөртөө хэрэгтэйгээр ашиглаад явах хэрэгтэй. За том өөрөө чинь одоо хувийн нөгөө нэг баланс чинь томрох тусам энэ leverage-ийг бол багасгах хэрэгтэй. Яг тэгэхээр таны өөрөө чинь дансандах баланс өндөр учраас заавал тэгж томцоодох хэрэггүй. За хэдийгээр энд ингээд leverage та тохируулсан ч гэсэн өөрийнхөө эрсдлийг бол лотороо бүрэн харуулах боломжтой. 1000 одоо юу гэдэг нэгийг харьцан 500-тай $1000 аккаунт дээр арилжаа хийх гэж байгаа бол та юу гэдэг тэгэл нэг 2 лот мотор дараал тэгэл дорол бас байхгүй болно шүү дээ. Тэгэхээр тэг нэгээрээ дараад ингээд лото тооцоод явах юм бол эн чинь ямар ч эрсдэлгүй нэлээд бага эрсдэлтэй ингээд болчихгүй. Хөөхөн эргэж шүү дээ. Ер нь бол $1000 дээр бол тэг нэг лотоор ороход бол амар удаан барина шүү дээ. Боломжтой байхгүй. Гэх мэтчлэн ингээд өдрийн нэг $5-10 хийнэ гэд ингээд зорих юм бол
лотол зөв тааруулаад эрсдэл зөв хянчих юм бол боломжтой байдаг байгаа шүү. Тэгэхээр өдрийн 10 20 доллар бол ямар ч асуудалгүй байдаг шүү. Тэгээд багаас нь эхлээд багаар явж байгаад тэгээд яванда туршлагатай мэддэг чаддаг болсныхаа дараа тэгээд эрсдэлтэй өндөр эрсдэлтэй арилжаануудыг хийж үзээрэй. Тэгээд манайхан бол ер нь бол их хвчлэн нэг дараа л бүм хийж чинь гэж бодоод хамаг юмаа туугаал тэгэл юу ч болол үлддэг шүү guys. Тэгэхээр үүн дээр бол анхаараарай. За тэгээд өнөөдрийн 5 дахь хичээлийг дуусгая guys. Тэгээд дараагийн хичээлийг бол газ оруулаад явна.